she likes to live like she's Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт гэрэл хамтлагийн уран бүтээлчд оролцож байна. Миний зүүн гар талд та бүхний сайн танил цагдаагийн орондоо Батболд. За мөн Батболдын цааталд зүүн талд Хуйга. За мөн хоёр мөн цагдаагийн орондоо. За айзэн хоёрын хүрлээг бол бүгд таньж байгаа. Урлагийн гавьяач бүтэн. За мөн цагдаагийн гэрэл хамтлагийн хөгжимчин, айзэн хоёрын хөгжимчин олон хамтлагийн гранд ширгээ тий. Цагдаагийн цол хэлбэр баг. За тэгээд мөн баруун гар талд тулгаа маань сууж байна. Мөн цагдаагийн орондоо гэрэл хамтлагийн гоцл гитарч тийм ээ. Мөн баруун гар талд ахлах дэслэгч Ариун Бат. За ийм бүрэлдэхүүнтэй хамт олон хамтлагийнхан маань манай нэвтрүүлэгт оролцож байна. Бидний урилгын хүлээн авч сайхан аялгуудаа хөгжмийг манай үзэгчдэд хүргэхээр урилга хүлээн авсанд баярлж байгаагаа илэрхийлж байна. За сүүлийн уран бүтээлээс орох одоо гэрэл хамтлагч ер нь уг нь замын цагдаагийн хамтлаг гэдэг байсан. Тий. Замын цагдаагийн 40 жилийн түүхтэй хамтлаг байна даа гэж. Би анх одоо үүсгэн байгуулсан. Үүсгэн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 3 дахь үе явж байна. Анх бол улс төрийн дууны хамтлаг нэртэйгээр гарч ирсэн. 1986 онд анх. 40 жилийн өмнөхөр улс төрийн дуу дуулахаас жаргагүй ардчил руугаа ороогүй байсан социализм, коммунизмын ялалтын төлөө тэгээд хүчний байгууллага бол улс төрийн дуу дуулахаас аргагүй тийм ээ. Ер нь бол яг бид анх хамтлагаа байгуулах болсон шалтгаан гэх юм бол тухайн үеийн цагдаагийн ерөнхий газар гэж байгаагүй улсын цагт сэргийлэх ерөнхий газар гэж байсан тийм ээ. За тухайн дарга нь Пүрүү генерал байсан. Пүрүү генералын өдөртөвчтэй урлагийн хүслэг болсон. Тэгэл тэрэн дээрээс яг одоо тухайн үед бол улсын авторын шалган байцсан газар гэж байсан. Газрын бүрэлдэхүүнээс урлагийн хүслэг зохион байгуулсан. Тэгэхээр бол мэдээж дотооддоо тийм ээ. Дотооддоо урлагийн хүслэг зохион байгуулаад тэндээсээ шилтгүүдээ шалгаруулж тэр урлагийн тэмцээнд орсон л доо. Тэр үеэс эхэлж л одоо энэ хамтлаг үүсэж тэн дээрээ бид нар бас нэг хамтлаг болж улс төрийн дууны хамтлаг болж ингэж бүрэлдэн тогтсон юм байна. Одоогоос 20 жилийн өмнө UB Palace-ын тайзан дээр за манай айзэн хоёрынхан бас ер нь энэ хамтлагтай холбоотой байдаг тоглолт хийжсэнийг бид нар үзчихсэн. Тэгээ манай UB-ийн Вен студийн бидэрлэгийн Агийн маань талигч Агийн маань бас хамтлагтай их холбоотой байсан. Олон сайхан дууны клипний зураг авалт гэдэг их уран бүтээлд айгүй сайхан дурсамжууд байдаг л да. 20 жилийн өмнө тоглолт хийжсэн. Тэгвэл одоо энэ жил бас удахгүй тоглолт хийж явах шиг байна. Тий. Яг хөө бид нар бас 40 жилийн түүхтэй ч гэсэн дундаа бас завсарсан юм байна. Яагаад завсарсан шалтгаангүй мэдээж цэргийн хүн тушаалаар байдаг учраас бүгд л одоо тушаалаар явцгаасан. Тэгээд эргэж нэгдсэн юу бол 1999 онд анх Баянголын замын цагдаагийн тасгийн дараагаар томилогдож очиод тэгээд энэ ер нь бол энэ улс төрийн дууны хамтлаг байсан хамтлагын ер нь цахилгаан хөгжмийн хамтлаг болгон хөгжүүлээ гэсэн үднээс хүмүүсээ судалж явсан. Тухайд бол манай тасагт бол Баттуулга орондоо дэслэг цолтой байлаа. За тэгэл бусдаа гişүүдээ бол энэ тэндээс авьяастай гэсэн болгоны л одоо дараа бид нэг ийм хамтлаг байгуулах гэсэн. Гэж миний хүслийг хүлээж аваад
одоо аюустай хүмүүстэй бас шалгаруулж авсан да. Тэгээд одоо анх хамтлаг бүтсэн байна. Гэрэл хамтлагийг яг бүрэн бүрэлдэхүүнээр нь нэвтрүүлэгтээ оруулах гав бүрдэж өгдөгөө тал тийшээ хуваарлагдаж яваад тулгаач нь баян голд байж хаад хамгаалтын тасаг руу очичдаг. Тэгсэн Батулбах хинтээ рүү очичдаг. Харин хинтэд очиж бид нар хинтэд нэвтрүүлгээ бидэрлэгийн зураг авахдаа ретрогийн зураг аваад баг яах нэг гэрэл хамтлагийн өмнөөс ганцаараа нэг орсон тийм. За тэгээ хүрлээ маань ер нь гарант хамтлаг, за цэргийн хамтлаг гэдэг юутай гэрэл хамтлагтай яаж холбогдож байна? Би чинь 2000 онд айцмынхны нэг цэцэг гэр байж хаад төлцөөрний зарцсан байсан бид нар. Тэгээд хойдоо нэг жилүүд өмгтөлчгээд явдаг шүү дээ. Тэгээ байж 2000 онд драмын театр арцагтэр панорамчдаг байсан шүү дээ. 100 табло хийдүүлний драма хажуудын хийсэн. Драмт байсан. Тэгээд мэдээж хийгээс одгож хаад. Өнөөдөр намлын дурчин хөгжүүлж байсан. Бүлээч инхтер маань манай тулгай хоёр орж бичдэг хэлгэжсэн байхгүй. Арцаг таньдаг арцагтэрэг. Тэгээд би байжсэн чинь арцаг би жоо ажилтсан чи энэ замын ихтүүд юм хийгээд өчөөч. Тэгэл панорамын бичгээл эхэлж явахдаа тэгэл хамтлагсан. Тэгээд нэг хоёр туганд бичсний дараа бид нар утас ширмсөө солилцоод 2-3 хоногийн дараа манай тэр инхтер над руу ирээд манай намтлаг дээр хөөдөр чинь доор юм баян гол төвдөр нэг юм хөгжмүүд байгаа. Тэгэл атсан чинь бас боломжийн хөгжим авах тууштай. Тэг би авах чөлөөд оролцоо сул ирж байгаа чи тэгэл. Тэгэл хөгжим яагаад гэсэн чинь толдор наадмын чи би ихэд айс юм аа. Би нөгөө төвчгүй нэг бодоод хөгжмөөрөнд байж байгаа. Тэр баталдаараа хэлсэн чи явж хараад уулзчих. Би хэлсэн байгаа хэрэг дахиад очихгүй дээ. Өөрөөр дахиад арсан чинь дарах чинь 5 итэж нэ багийнх чинь. Гуршрын амар ууртаа асууж дээ. Яах ч юм чи. Хараач чи. Юу сүтээр гэж байна. Бацаа ихтэй төч. Амар ууртаа гарав шүү дээ. Би үтгэхгүй байлгүй. Гүнийг үчи байж энэ чамаа ойлгоогүй байхгүй. Тэгээд нэг 10-20 минутын дараа гарч ирж байгаа гэсэн чинь. Ой, юу вэ? Шууд ондоо. Тэр өдрөөс бидний юу гэсэнтэй би энэтэй холбогдоод тэгээд одоо чи 2001 онд чи 25 жил. За тэгвэл хүрлээ 2 дугаар үеийнх нь гишүүн болж таах гэдэг тийм гэж юм гэсэн үг тийм. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа эхний дууг одоо нөгөө бэлтгэл дээр нь бид хэд яг бэлтгэлийн хувцастай байх юугаа дуунуудаа дараалуулаад бичээд авцсан тоглолтыг нь тийм. Тэгээд эхний дууга ямар дуу цагдаа Монгол цагдаа тийм. Тэр дууга сонсгоо. За тийм. Орондоо тэртээ эгсэн жагсаа шиг дайчин явхаа томгаатиха амгад хамгаахаа төр устан үрсэн андгаа тангарахта төр устан үрсэн андгаа тангарахта гэрэл сүдэн андэрний харгүй гээ даруусан эхэм автаа сүм өдөр хүний орсон сэтгэлээр харсан Монгол цагдаа сэтгэлээр харсан Монгол цагдаа автаж орсон дэн тодох түшигтэй автан минь сэтгэлтэй цагдаа үэн дуутай хорвогийн жаргал бүрийн хийсүдрээс цэжэрэ хаа
тэжээрэ хасан гэрэлд сүдэд амьдралыг харгүй гээгээ дарсан эхэм автаа өдөр хүний орслоо сэтгэлээр харсан Монгол цагдаа сэтгэлээр харсан Монгол цагдаа Олондоо сэтгэлтэй эгсэн жагсаат шиг дайсан жавхата туман артынхаа амудаг хамгаалаа төрөстан үрсэн андга тангарагта төрөстан үрсэн андга тангарагта гэрэл сүдэд амьдралыг харгүй гээ дарсан эхэм орслоо сэтгэлээ харсан Монгол цагдаа сэтгэлээ харсан Монгол цагдаа гэрэл сүдэд амьдралыг харгүй гээгээ дарсан эхэм автаа бүгд хүний орслоо сэтгэлээ харсан Монгол цагдаа сэтгэлээ харсан Монгол цагдаа Сая бидний сонссон Монгол цагдаа болж юм байна. Би FM радиод байхад энэ дууг их явуулдаг байлаа. Энэ дууг Баянгалын Батал дарга их мэдчилгээ хүмүүс их захиалдаг байлаа. Цагтаагийн албантай олон жил ажилласан даа. Тэгээд манай студ замын цагдаагийн нэвтрүүлэг хийгээд тий гарц нэвтрүүлгээрээ олон жолооч нарыг урамшуул шагнадаг байлаа. Энэ дууны зохиогч аян манай хүрдээ үгийн би. Тэгэхээр энэ 2 дугаар үедээр хийгдсэн дуу байна шүү дээ. 2 дугаар. Тэр нөгөө Баянгалын нийгмийн татгсны тэнд байрлдаг гэж хад хийгдсэн дуу байна. Нэг мондөг ах байдаг он Сүхбаатарыг нэг хөгжмөн зохиолч ах энэ дуу танилцсан дайцсан тийм. Тэгээд сонссон тэр бол гоё аяа байсан. Тэгсэн чинь би бас нэг бацааш би чинь ирсэн чинь тэгээд зарад бишэрэг айхоо зэхэм мөхөд болохоор жоохон арай дүүж паналтай байна. Жоохон тийм цэргийн маркийн жоохон явсан аяж яг хаа баталдахаас. Тэгээд тэр 2 дугаар хөлбраар нэсэн чи 2 аятад юм байна. 2 аятаа. Тэгээ яг хөрлөгийн юугаар бол тоглолт дээр ихч дуулагддаг тий. За тэгээд замын цагдаагийн хамтлаг байж байгаа. Одоо бол шууд ерөөсө цагдаагийн ерөнхий газрын хамтлаг болсон байна шүү дээ. Тий, ер нь бол бид нар яг цагдаа хөгжмийн хамтлаг болсныхаа дараа бол нэлээд олон одоо өстой яг цагдаагийн алд нэгжүүдээр тоглосон л тоо. Тэгээд сүүлдээ ерөнхий газарт бид нар чинь өөрсдийнхөө дуунуудыг шалгуулад. Тэгээд тэндээсээ тохойд бол цагдаагийн ерөнхий газрын дарга амрууд гэж одоо манай ахмадын орон дарга гэж амруудын дарга байсан байхгүй. Тэгээд бид нар цагдаагийн ерөнхий газрын зөвлөлд юм дуунуудад ер нь танилцуулъя. Тэгээд дээрээс нь бас тус дэмжлэг авъя гэсэн үгдээс
бид нар сонирхуулсан үзүүлсэн. Тэгээд л тэндээсээ бид нар амрууд генерал бидэрт бидний одоо таалагдсан юм шиг байгаа гэдэг. Таалагдаа тэгээд бидэрт апартур микрофонууд тохиолд бол техник тоног төхөөрөмжл дандаа л хүний юмар бид нар тоглодог байсан. Энэ гэрэл гэдэг хамтлагтай яаж холбогдсон юм гэхээр 20 жилийн аваар UB Fast энэ гэрэл хамтлаг анх тоглолтоо хийх гээд тэр үед би тэр UB Fast-ыг хариуцсан цагдаагийн хэсгийн даргаас 10 дугаар бол. Тэгээ манай нөхдүүд ирээ бид нар чи Баянгол дүүрэг цуг энэ хэд маань замын цагдаа би одоо 90% жирмийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгээд ийм тоглолт хийх гэж байгаа одоо танаа наа чи хийвэл яах вэ гэдэг. Тэгээд бид нэр ярилцаад цуг тэр үеийнх нь удирдлага одоо баяр захирал баясгалан захирлын тэртээ уулзаад тэг ингээд цагдаагийн хүмүүс ийм авьяастай хүмүүс ингэж яваад бид нэр дэмжийа туслая гэд ингээд анх энэ UB Fast тоглолтоо зохион байгуулад Монгол цагдаа гэдэг тоглолтын эхнийх нь тоглолт гэж явуулсан баха нэр нь. Тий. Ингээд одоо би нэг урд нь хамт ажилладаг ч гэсэн урлаг талаас нь бол би мэдхгүй. Тэгээд тухайн үед мэдчихсэн. Тэгээд тэрнээс хойш нөхөрлөөд явах нэг байгууллага нэг зорилгоор ажилладаг усуд хамтраад явдаг байсан. Тэгээд одоо ам халсан дээрээ гэдэг шиг яагаад энэ тоглолт болох болсон шалтгааныг ярих юм бол сая 2025 оны 11 сард Монгол урандаа нийгэмлэгийн 90 жилийн ой болоод. За хүрээндээ цэргийн болон хууль сахиулагч чиглэлийн байгууллагуудын 11 салбар байгууллагуудын зөвхөн хурандаа нарын урлагийн үздэг болоод. За тэрэн дээр тэгээд бид нийлээд нэг 2 дуу тоглосон юм аа. Тэгээд тэр урлагийн наадамд төрүүлээд тэгээд тэрнээсээ ер нь жоох урам авлаа. Тэгээд нэг хамтлаг гээд нэлээд олон жил явсан хэдүүлээ нэг тоглолт хийвэл дараагийнхаа бие даасан тоглолтыг одоо 20 жилийн дараа хийвэл яах вэ гэж ярилцаад ингэ шийдээд тэгээд одоо цагдаа дотоодын цэргийн ахмадын хорооны дараа хушууч генерал амар бол дарга одоо түрүү энэ хэдийг хөгжмөр анх гарахтан дэмжижсэн хүн байна одоо ахмадын хорооны дарга болоод тэгээд бид нар ийм санаа оноотой юм байна гэсэн шууд дэмжсэн. Үгүй та нар тоглолтоо хий. Тэр байтугай одоо цагдаагийн ахмад ажилчид хөдөө гадаа орон нутгаар цагдаагийн албаагч тэдний ард иргэдэд соён гэгэрүүлэх ажлынхаа чиглэлээр ингээд тоглоод явъя. Хамтарч ажиллая. Гэт ингээд энэ тоглолт маань шалтгаан болоод тоолох болоод явсан. Дараад нь бид нэр бэлтгэлээ хийж хагаад сая цагдаагийн ерөнхий газрын дарга хушууч генерал бол даргад танилцуулаад бид нэр ийм тоглолт хийх гэж байгаа. Гэдгсэн өө дэмжлгүй яах вэ? Одоо бид нар чинь Ахмад үе дэмжихгүй бол ямар хүмүүсээ дэмжих вэ? Та нарыг бүрэн дэмжээ, бүх талаас нь дэмжээ. Гэт ингээд цагдаагийн байгууллагын 105 жил. Замын цагдаагийн хуучнаар замын цагдаа одоо тээврийн цагдаагийн албаны 90 жил. Мөрдөн шалгах албаны 80 жил. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жил болж байгаа. Энэ хүрээндээ та нар тоглол ямар вэ гэд бид нэр тэгээд маш их баяртайгаар хүлээж аваад тэгээ энэ тоглолт маань зохион байгуулах тухайлаад ингэ байж байна. Ийм төвхтэй. За их олон жил энэ жил тохиож байгаа юм байна шүү дээ. Дандаа тэгш ойн. Тэгш ой тэгээ тий. Манай нэр ахмадын цагдаа дотоодын цэргийн ахмадын хорооны 60 жилийн мас байгаа. За олон ой давхцсан тэгээд зөвхөн тээврийн цагдаагийн замын цагдаагийн биш ерөнхий газрынхаа хамтлаг болоод их өргөжж байгаа юм байна шүү дээ. Надад дараагийн дууга ямар дуу? За дараагийн Монгол гэр. Тий, Монгол дараагийн энэ Монгол гэр чи зохиогч юм билээ. Өчигдөр хин töөлөө үгийн бадрал соёлын дөрвийн ажил. Одоо энэ Нисонаас цацаагийн тий. Цацаагийн аа. Хиний töөлөө гэж нэр хин гэдэг. Төвшин төр Багнуурын. Тий. Энэ их гоё дуу шүү дээ. Тий. Тэрийг анх манай инх төрт өгсөн бил. Тэр хойд бид яг нийж багтаа би болсон тийм ээ.
хойдорох талнутагт зэрэглэндэнч умбах Монгол гэрүү тарааж тавьсан тан шигэ талдан царих Монгол гэрмэн хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үес уламжлалтай эцгийн минь болон Монгол гэрмэн зундаан зусаж намар нүдэлдэг өвөлдөн тухлаж хавран сэлэгдээ цагийн айсаар нүдэлж болдог цагаан асарт Монгол гэрмэн хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үес уламжлалтай эцгийн минь голомт Монгол гэрмэн хойдорох талнутагт зэрэглэндэнч умбах Монгол гэрүүд тарааж тавьсан тан шигэ талдан царих Монгол гэрмэн хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үес уламжлалтай эцгийн минь голомт Монгол гэрмэн хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үес уламжлалтай эцгийн минь голомт Монгол гэрмэн эцгийн минь голомт Монгол гэрмэн Энэ их гоё дуу
тэгээд энэ нөгөө бэлтгэл дээр сая энэ дуу ингээ манайх үзэгчд ч гэсэн сонсоод гэрэл хамтлагийнхан бас арай их гоё ансамблтай гэдэг юм уу найруулга юу энэ төр их гоё болсон бай. За тэгээд тулга одоо соол гитар тоглодог. Би ч одоо нөгөө зам тээврийн ослоос сэргийлэх манай дижитал студийн гарц нэвтрүүлгээр их ч уулзалддаг. За хоёлаа гарц дээр бол зөндөө одоо нэвтрүүлэг хийлээ. Одоо ретро аккорд ор гэж уулз хулгандоо л хэлдэг тий. Тэгээд эдгэрд гарсан байна бол орох хэрэгтэй байсан юм уу юу? Ер нь бол цаг хугацааны хувьд бол тэгж таарад байна л да. Аа. Тийм тухайд одоо тэгээ нөхцөл нэг сайн бүрдэж өгөхгүй. Бит хоёрын одоо уулзах болсон шалтгаан юм хийжсэн юм маань ер нь голцоол замын хөдөлгөөний аюулгүйтэй холбоотой түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр л олон нийтэд одоо сурталчилсан. Ийм л нэвтрүүлэг дээр хоёулаа ерөнхийдөө хамтарч ажилладаг байлаа. Тэгээ мэдээж тухайн үед бол одоо нөгөө хамтлаг маань юу болж байна нэг та хэд маань ретро аккорд нэвтрүүлэг дээр нэг орохгүй мүү гэдэг ийм байдлаар уулзч ярьдаг байсан. Тэгээ нөхцөл юмнууд нь тухайн үед бүрдэж өгсөнгүй л дээ. Тэгээ байж байгаа яг өөрийн чиглэлээр одоо үед залуугаараач гарах юм тэтгэвэртэй. Тэгээд одоо үдээд л одоо ингээд гавны хаамралтанд гарсны хойно ингээд уулзтал ийм л одоо хувь тохиолдол байсан байх тийм ээ. Тэгээд ер нь сая тулгааг нэр хэлснээр битээр Батбол дараач би тий зөндөө нөгөө урьдчилан сэргийлэх ажлыгээд яг энэ манай энэ нэвтрүүлэг бас хувийн студиудын нэвтрүүлгийн хийсэн юугаар тоогоор айгүй дээгүрт ордгийн шүү дээ. 1000 хэдэн дугаар хийсэн. 4 оноос хойш гэдэг чинь 22 жил гарц нэвтрүүлэг замын цагтаа тээврийн цагтаа ажиллаж байгаа. Жил 52 дугаар явдаг гэхэр чинь 22 жил хэд 1000 гараа авчихсан л байна. Өгсөн байдаг. Тэгээ яг одоо тэгээ замын цагтаа болохоор нөгөө зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зам тээврийн ослыг бууруулах 20 он гэхэд ер нь дэлхийн улсууд зам тээврийн ослоор нас барагчдын тоо маш их болно гэдэг байсан. Тэгсэн тэр ДМБ судалгаагаар тийм тоо байсан бол манай замын цагдаагийнхан гэдэг юм уу ер нь тэгээд олон нийттэйгээ их сайн ажилласны үр дүнд автомашины тоо тэгж прогрессор өсөж явахад ослынхаа тоо бол бас хэмжээнд нь барьсан байдаг тийм үзүүлэлт байгаа гэдэг. За тэгээ ретрогийн дундор амар автын ослын явуулчлаа. Дараагийн дуугаар ямар дуу байлаа? Бас цагтаагийн дуу. Энэ замын цагтаа өсгөе. Энэ дууны түүх гэх юм бол манай тэр замын цагтаагийн эмэгтэйчүүдийн зөвлөлт гэж байдаг. Манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Эрдэнэ Чимэг маань надад нэг хүсэлтэй байна. Багийнхаа одоо нэг зөвлөх эмэгтэйчүүдийн тухай нэг дуутай болмоор. Тэгээд за давай шүлгэнүүд аваад тэгээд ямар ч байсан одоо дуу бүтээж өгөхөөр амлчихсан. Тэгээд янз янзын шүлэг ирнэ. Тэгээд зарим таалагдахгүй. Тэгээд нэг шүлэг ирж тэрний би хүрлээдээ өгч шүлгээ маань хийж Ариун бат маань дуусан түүхтэй. 16 онд санаад байна тий. 16 онд чинь нөгөө зам цагтаагийн газрын 80 жилийн тэрний клип яг тэгвэл яг тэр жилийнхээ тэр жилийнхээ Мартин аймнаар байсан байхгүй юу? Тэр Мартин аймнаар 17 оны Мартин аймнаар бол яг бэлэн болчихсон. Клип нь гарсан юм. Тийм зураг авалт өдөр нь бол миний сайн санджаагаар бол тэр өвөл яг хийгдчихсэн. Энэ ер нь энэ бас энэ клип дүрсжүүлэхийн ажлыг бол манай одоо урьдчилан сэргийлэх гэсэн урьдчилан сэргийлэх тасаг байсан одоо манайхан сайн мэднэ цагдаагийн зурганда инхтер гэж. Инхтер маань ерөнхийдөө энэ санаачийн дүрсжүүлэх ажлуудыг хийж ихнэр. Тийм манай Эрдэнэ Чимэг гэрэлэг нь тийм байна. Замцагтаа бүсгүй маань ер нь бол ингэж бүтсэн төвхтэй. Үгийн нь бол одоо миний санджаар манай бичиг иргэн ажилтан боловч цэцэг болгож байсан. Зөв. Тэрний үг гэдэг. Тэгээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараа манай инхтэрийн гэргээ. Зөв. За тэгээд Ариун Батын дуулсан өглөө нар бандаа замын голоор бүсгүй цагдаа бүсгүй яваад гэдэг. Тэгээд яг л нэг тийм
өглөө босоод тийм ер нь өдөр шөнөгөл зам дээр ажилладаг улсууд шүү дээ. Замын цагдаа бүсгүй их гоё дуу байлаа шүү. Тэгэл жил болгон бас эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдэд зориулж тэр дуугаа дуулна. Тэгээ бүсгүйчүүд маань бас гоёор хүлээж авна. Тэгээ тэр дуугаа бас ингээд бөөнөрө бүгдээрээ мэддэг болцсон. Ингээ хамтдаа болохоор бол энэ үед бол мэдээж маш сайхан. За тэгвэл энэ дуугаа сонсъё. За Өглөөний ургах нар замын голоор алхалж Үчийн бүрийг тасартал шүглийн дуутай хансаж Жаргах ургах шаргал нарны орон зайг цогцолж Чексабын цэрэг шиг жавхатсан замын цагдаа бүсгүй Эчин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй Шуурган дундуур албаа гүйцэтгэн хөдөлгөөн цогцолж Шагсан бороотой зунарч аянгын гэл батай хоршиж Өнгөр төрийн тангарахтай соёнбон мөрдөс тусгүй Өөрөг авсан тушаалтай эгэл Монгол бүсгүй Эчин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй Түмнийхэн амгалан ихийг хамгаалан сахиулж Аллы гэрэн төхөрөр хөнгөн шуурхай цогцолж Алтан амаа хуваалцаж ард түмнээ хамгаалсан Амгалан төрийн тангарахтай замын цагдаа бүсгүй Эчин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй Эчин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй Замын цагдаа бүсгүй гэдэг дуугаа сонсчлаа. Тэгтэл одоо цагдаагийн тухай бас их олон гоё дуунууд байдаг. Цагдаа бүсгүй энэ гэсэн бас дуу байх уу юу? Цагдаагийн байгууллагууд дуудах дуунууд бий. Ер нь жоохон энэ нөгөө гэрэл хамтлаг маань замын цагдаагийн анх хамтлаг байсан учраас жоохон замын цагдаа бүсгүй гэж жоохон жоохон онцолж. Дараагийн уран бүтээлүүдээ бол одоо ерөнхийд нийт цагдаа нартаа сайвуулах байх тийм үү. Ер нь тэгээд энэ манай хүрлээ энэ айзен хоёрынхан бол манай энэ рок, pop, эстрад, хип хоп, за нийтийн дуу гэдэг ер нь энэ дуу хөгжмийн салбарт бол
жанр төрөлд одоо ингээд уран бүтээлийг хийж, аранжировок, найруулга, дуу бичлэгийг хийж хэдэн нэг үеийг ер нь авч явж штэ. Айзам хоёр хамтлаг байгуулагдсан үеэс өнөөдрийг хүртэлх энэ одоо Монгол дууны энэ бүх нийт сангийн бол сүүлийн энэ 30 хэдэн жилийн бол ихэнх хувийг энэ одоо гантөр аранзаа хүрлээ эдгээр одоо энэ гараар гарсан байгаа тий. Тэгэхээр одоо саяхан бас хүрлээ маань урлагийн гавьяас цол зүтгэлтэн болсон. Яалтчгүй 90 оноос хойш уран бүтээл хийж исэн улсууд бол гавьяатаа авахд бол хинч марахгүй. Одоо хүрлээгээ төрийн ордны гаднаас ингээ гараад ирэхээр аргагүй. Одоо манай Цэцгийн Батболд энэ төр бол 40 жилийн өмнө 90 оноос өмнө эстрад урлагт орсон улсууд бол энэ гавьяа шагнал бол хүлээн зөвшөөрөгдөв шүү дээ. Тэгэхээр хүрлээдээ ийм сайхан бас уран бүтээл энэ сайхан цол тэмдэг гавьяа болсон бас үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргье хамтлагийнхнаас. Тэгээд манай айзам хоёр хамтлагийнхныг би бас нэвтрүүлэг эхэлсэн цагаас эхлээл нэвтрүүлэгтээ орохыг ураад тэгээд New Star дээр нэг хамтлагаар нэг авсан тий. Тэгээ хүрлээ маань одоо 2 дахь орж байна. Батал дагвал хэд орчиж байгаа шүү. За дараагийн дуу маань ямар нөгөө гэрэлтэх агш. За зохиогч нь Миндоёгон шүлэг. тэгээд Би сүүлд Миндоёгон шүлэг гэж мэдсэн л дээ нэг юм дээр. Би нэг юм дээр патрон грамлтан дээр ихсэн ус байжсэн. Тийм жоохон ажиллаад. Тэгж яхад хүний юм ингэж төлөв төрний бүлгийн дээр өгсөн байсан юм дээр шүлэг үйжсэн. Автор бичгдэггүй. Тэгээд хайрцаг нэг гой санагдав. Тэгээд тэрийг утсан дээр ингээд нэг юм авчдаг шүү дээ. тий. Шүлгээд юу вэ? Тий, зургийн дараад. Тэгээд дараа нэлээ сүлд нэг уцаа ингэ шүлжсэн чинь тийшүүл гараад tas тэгээд тэр энэ шүлэг өөрөө айгүй гоё тийм шүлгийн хал тэр нэг аяны өвчтэй гэдэг шиг тийм гоё хөтөл. Тий. Игээл санагдал. Вагийн хавийг ийм дуурчлаа та нэг яагаад үзэхгүй хэл. Хамгийн тод гэрэл байдаг Хүрэн хит бүсгүй хүн илүү царайлаг харагддаг Эмигний шигтгэ үчээр ганцхан гэрэлтэдэг Эмэли мөнгөн бавар шөнөөр ялацдаг Тэнгэрээс бороо асгаран орхоо Дэлхий ертөнцийг сэргэн гигүүж Үүдэн чөлөөний цайгаар нар тусгаад Үлгэр энд амьлах шиг Хүмүүта цэцэг үчээр билбэгэнэдэ Хүүгүүд мор зөвхөн үр хаяарууч янцхаадаг Дуудуулах сэтгэлийн бүрэнхий туяардаг Дурлсан цагтаал хүн хамгийн гэрэлтэй байдаг Тэнгэрээс бороо асаран орхоо Дэлхий ертөнцийг сэргэн гигүүж Үүдэн чөлөөний зайгаар нар тусгаад Үлгэр
ишигтгэ үчээр ганцхан гэрэлтэлээ эмэли мөнгөн бавар шөнөөр яздаг Тэнгэрээс бороо асарн орхоо дэлхий ертөнцийг сэргэн гүйж үүдэн шүдөөний зайгаар нар тусхаа үлгэр энд амьдах ший Тэнгэрээс бороо асарн орхоо дэлхий ертөнцийг сэргэн гүйж үүдэн шүдөөний зайгаар нар тусхаа үлгэр энд амьдах ший Хоёгаа маань баян голд байсан те. Би анх өдөө Ховдын аймаг цагдаагийн байгууллагт анх ажиллаад. Тэгээ Ховдын аймагт ажиллаж байгаа Улаанбаатар хот руу шилжиж орж ирээд нэг жил гарангийн дараа UB баласт Тоглолт. гэрэл амтлагын тоглолт анх удаа үзэж. Тэгээд одоо тэгэхэд чинь одоо Батуулдаар Дулгаадаар хөрлөөгөө яад тэгээд бас бусад гişүүд нэгээд тоглож анх гэрэл амтлагыг дийж одоо UB баласт анх үзээд. Тэгээд одоо бас мундаг амтлаг байд. Бид нар ч одоо хөдөлөөс ирсэн хүмүүс чинь бас энэ хөгжмөшийн сайн ойлгохгүй нөхдөд явж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь хөгжим тоглодог хүмүүс энэ төр хайж байгаа сураг гараа Батуулдаар дээр очиж уулзаад би нэг хөгжим тоглолт юм сонирхт юм аа тэр зааж хамаг шалгана гэдэг. Тэгээд намайг соёлын төврөө даавч аваад нэг харангийн мэтгэлийн байранд. За чи юу тоглодог үзнэ хамаг шалгана гэдэг. Тэгж анх одоо Батуулдаар одоо шалгуулж. Тэгээ бас Батуулдаар одоо гологдонгоо. За одоо яах вэ ямар ч юм нэг сургаад авъя даа гэсэн юм гээд. Тэгээд одоо гүнлээ хийжсэн. Толгойд хоёр чинь баян голд цуг байсан те. Үгүй би Чингэлтэй дүрхтэй байсан. Чингэлтэй. Чингэлтэй дүргийн замын цагтаад. Оо нэг хөдөөнөөс ирээд баян баян гол гэж бодоод байсан. Тий сүүлд баян гол. сууд баян гол. Тий. Сууд. Тэгээд тэрнээс хойш тэгэл өнөөдрийг хүртэл одоо хамт хийдэг байгаа ингээл. Яг го дарга бас нэг хамтлагаа сайжруулж игээл нэг дүүргүүдээр хөгжим тоглодог цагдаа магдаа судлаад ингээл судалгаа хийгээл явахгүй юу. Тэгэл би нэг нүдэнд нэртэл би ч өөрөө бас юу яагаад тэгэл шалгуулж анх одоо энэ гэрэл хамтлагт орж исэн юм дөхтэй. Зөв манай бас ретро аккордод говь сүмбрийн манай Бачаргалдын туранда хайрхан нэг тий юу яадаг говь сүмбрийн дараагаар очсон байж байгаад бас замын говь сүмбрийн цагдаагийнхан бас орж исэн. 2 дугаар хийгдсэн. За пионер дарга талигч Пёдор хин гавыг уранда мөн орсон манай нэвтрүүлгийн шторконд явдаг тий. Тэгээ мөн морин хуурч орсон мөн юун дээр ер нь замын цагтад бол хөгжим тоглолтог маш олон хүн байгаа шүү те. Одоо энэ олон нийтийн хуйгаа чинь энэ сая олон нийт урьдчилан сэргийлэх байж байгаа юу руу очсон. Бас манай баян гол шүү дээ. Тэгээ хуйгаа чинь баян гол байсан. Баян гол. Тэгээ замын цагтаагийн явдлаг дандаа баян голоос өгшөлтэй байгаа юм те. Энэ шүү. Ер нь шүү. За дараагийн дуу байна. Ээжээ турсан. Энэ дууны түүх гэх юм бол бас их сонио. Энтэй аймагт байж хад Лусан Жамсын их Баатар гэдэг манай найз. Тэгээ манай холын хаянд явж байгаад. Тэгээд эргэж ирэхэд нээж нөрч ирсэн. Тэрэндээ зориулж бичсэн дуу. Их сайхан дуу. Тэрийг дуулахаар өөрөө уулчих гэдэг шүү дээ. Манай ээж манай амцэрэмч гэсэн. Манай нөтөөч гэсэн те. Бас нэг их гоё дуу. Манай энэ одоо тоглолтод дуулагдах дуу бол ер нь хөвчлэн хайр дурлал
нутгаа сонссон тийм ээ. Нутаг за нөхөр юм уу тийм ээ. тий. Аав ээж нөхөр тэгээ цагдаа сэргийн ингээд ийм дуунууд л орсон баг. Аян хийсэн гинэ. Аян хүрлээ. Хүрлээ. Зүсэр бороотой шөнөөр зүүдэн дэрээрээ ээжээ хөгшин шар мөнхүүгийнхээ хөглөж яваагийн хараарай борооныхын ботон сэвшээ салигтай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин цагаан манантай үрээ цайлган үрэн үнэрлэрээ байсгээ танигаас сандаг шүү батаг шүгий минь чагнараа борооныхын ботон сэвшээ салигтай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин борооныхын ботон сэвшээ салигтай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин шөнөөр зүүдэн дэрээрээ ээжээ хөгшин шар мөнхүүгийнхээ хөглөж яваагийн хараарай борооныхын ботон сэвшээ салигтай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин ботон сэвшээ салигтай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин Тэгээ ягаад энэ хүрлээгийн энэ олон хэдэн дуу явж байхад өөр нэг хүн одоо нэг хамтлаг дуучдын дунд хоорондоо адилхан л байгаа гэдэг юм да. Арай өөр л хийгээд байх шиг байна уу? Гэтэ ингээд сайн сонсоход миний юмнуудыг адилхан л байна. Одоо манай хөгжимчдэл гадралж л байгаа. Ямайга манай темперамент тулгаан яг юм давтагддаг байхгүй ялч ч юм. Тийм болох ч юм уу аядуу хөгжмөө тэгэхээр бас тийм байна гэх хүн сонсоод мэддэг. Тэ. Аян ингээд сонсоход ондоо юм шиг заавал нэг юм давтагдсан л гэдэг өөрөө мэдлгүй. За тэгээ бидний урилгыг хүлээн авч одоо үзэгчд маань сайхан аялгууд өгч мөрөн бүтээлээсээ толиулсан гэрэл хамтлагийнхаа их баярлж байна. Тэгээ одоо удахгүй бас болох тоглолтод нэх өндөр амжилт хүсье. Тоглолтын бэлтгэл ажиллагээд бас нэлээд болж байгаа хаа. Зөвхөн хамтлагийнхан гэхгүй олон хүн оролцож байгаа бах тий. За бидний тоглолтын бэлтгэл хийх тус болсон бас яалтчгүй одоо бас дуртахгүй болохгүй байдаг. Тэгээ нэгдүгээрт бол Монгол болгар
Тэгэ компани гэж байгаа. Тэгээд тэрний захирал 4.5 өсвөр гэж. Хүнтэй бас их одоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд манайхан бол их сайн мэдэн шүү дээ. Манайхан бол ер нь их сайн мэдэн шүү дээ. Хүмүүс их сайн мэдэн. Мебель картоны үйлдвэрийн хамтлаг гэдэг байна тий. Байсан гэдэг. Тэгээс өөрөө их хөгжим сонирхолтой. Энэ студ, энэ хөгжим апартуур одоо энэ хүний л юу байгаа. За дараагийн нутгаар Flower тий. Flora компани захирал мантах гэдэг. Тэр бүсгүй ч гэсэн биднийг одоо тийм дайд тухтай байлгах. Бид нар хөгжим тоглоод ингээл тэнд ингээл хөгжмөө бэлдээл байж ах чинь цай хоол ийд гэж дуу тал үнд тий. Цай хоолоороо ч сундаас тий бүх юмар бүх талын бүтээлийг их дэмжиж шүү дээ. Тааш гэсэн бас баярлалаа гэж хэлмээр байна. За түрүүн манай хөрөнд хэллээ. Аргэр одоо тэр ажлын хамт олон. За дээрэс нь одоо найз нөхд тэгээд бас зөндөө олон усуд туссан. Тэр бүхэндээ бас одоо баярлалаа гэж хэлмээр байна тий. Одоо бас зүйлтэй New Story хамтөр хилээд бол зөндөө олон хүн байна. Бүгдэд нь одоо баярлсан шүү бид нар. Тоглолтоо та нарын нүрийг удаалгахгүй тийм ээ. Сайн тоглолт их гоё болох дээ. Гантэр бас бүлтэн дээр сууна гэж байна тий. Тийм. Манай тоглолт 2026 оны 4 сарын 5-ны 19 цагаас соёлын төвөргөнд нэг л одоо тоглох юм. Тэгээ одоо найз нөхөд цуг ажиллаж исэн одоо тэр Баянгол октябр 4-т цуг ажиллаж исэн хүмүүс та нарын тоглолт хизээвэ очиж үзээш үгээл одоо бид нартай яриад ингээд найрсгаар хүлээж авч байгаа нь айгүй их сайхан санагдчихаа. Тэгээ мэдээж манай цагдаа дотоодын цэргийн одоо ажиллаж байгаа үе үеийн ахмадууд ирээдүй болсон залуу хойч үеийнхэн маань бүгд ингээд ирж үзнэ гэж ингээд бид нартай холбогдож байгаа. Их талархалтай байгаамаа. Тэгээ та бүхнийгээ одоо морилон ирж тоглон сууж бидний тоглолтыг үзээрэй гэж урьж байна. Манай Инкмант хорондоо тоглоно энэ тоглолтод оролцож байгаа. Тоглолтынхаа ер нь бүрэлдэхүүн манай хамтлагаас гадна ардын жүжигчин Жавхлан манай Инкмант бас энэ төгөлдөр гээд бас манай Баянголд ажиллаж исэн одоо шүүх шинжилгээний ерөнхий газар ажиллаж байгаа төгөлдөр маань манай ган хоёрын хорондоо маань ирж оролцсон. За дуучин төлөвлөгийн ажилтнаа бас манай цагдаад ажиллаж исэн Баатарууд тэгээд залуу хөтлөн. Ер нь бол манай цагдаагийнхан иргэн дурсах маягаар цуглаж одоо нэг үдшийг сайхан ярьж хөөрч дуутай хууртай ийм сайхан өнгөрөөр төлөвлөж байгаа. Сүлж чуулгынхан маань орж байгаа. За тий. Тоглолтын нэр ямар нэртэй тоглолт? Монгол цагдаа. За. Ер нь тэр орой бол уйдхааргүй сайхан дурсам сэтрээсэн. Найз нөхдөд уулзсан, хамтдаа дуулсан ийм сайхан орой болно. Гоё уулзалт, гоё тоглолт болох нэ. Одоо тайзан дээр буу өглөгөөтэй бол бууны дуу дуурах хэрэгтэй байдаг тий. Тэр одоо хин багийн ахмад гитар бариад энд ч гэсэн одоо банзан гитар байгаа. Банзан гитар дээр нэг юм доо явж өгөхгүй юу гэдэг. Тулгай явах юм байна. Ариун батуулах. За тэгэхээр манай нэвтрүүлгүүл энэ банзан гитарг болж явах нэг дотоо юм шиг болох гэдэг шүү дээ. Тийм тэгвэл ерөөсөө бүгдийн мэддэг дуу чи юу гэдэг вэ? Ер нь нөгөө юу дуулцдаг юм уу? Үзэсгэлэн төгөлдөр их орон гэдэг шүү дээ. Тэр чинь бас олон дурсан бас аялгаа гоё. Миний нэг бороонд дуулдаг. Тийм энэ бас нөгөө энэ үзэсгэлэн төгөлдөр их орон. За үзэсгэлэн төгөлдөр их орон бол шүлгийн бол ардын орон зохиолч Бавган Хавсурын маань шүлэг юм байлаа. Тийм аян бол Батгүй гэж хөгжиж байна. Тэр би тэр ягаа сайн мэдээд Батгүй гэж хүн маань хуучин эхлэлгүүрэн дээр тэр баялаг гэж хамтлаг байсан. Тэр баялаг гэж хамтлаг клавиш дуулдаг гэсэн. Манай сургууль хөгжим багш байсан юм байхгүй. Тэгээд энэ гоё дуу шүү. Энэ зохиосон дуугийн манай сургуулийн хамтлагийг баг бид нар анх дуулж ирсэн багш. Олон төрөг үзэх дөрөв энэ дээр дуулдаг. Тэгээд би энэ аян хуучин ягаа сайн мэдээд тэгэхээр нэг ийм дуу зохиос юм аа гэд бид нар тэр үед сургуулийн сурагчд байсан сургуулийн хамтлаг. Бид нар ийм дуу дуулж үзчихсэн байхгүй. За тэгээд сүүлд нь цаг үе залуучуудаар хахад одоо нэг гавьяат аштандаг тийм дуулжсэн ингэж. Тэгэхээр ийм дуугаа хэдүүлээ. За тэгээд тийм ээ. Тэгээд нэг бас асуун дуулахад манай
Ариун Батман бас энэ ажлуудыг гүйцэтгэжсэн газар нь open mic зохион байгуулагдаа. Тэгээд манай хүн тэнд бас сурж энийг дуулаа. Бас энэ чинь нэг хэсэг сошиал юмор нэлээд бас нэлээд явсан. Газар авсан байх шүү. Нэрээ тий. Тэс нэг бороотой тий. Тий. Мөр хальт оруулах гэсэн чинь яг рекорд хийгдээд дараа нь Зэгсхомилих нори манлаа зэрвс салих тоглоо. Тэгээ одоо би гэст болоод тэгээ та нар аятайхан таарна шүү гэж хэлсэн өгч байна. Бас ажиллаа ингэ дуугаад байгаа тэнцэн дуулсан байхгүй. Тэгж хүмүүс намайг open mic-д орчингуудаа дараа нь voice-д орчлоо гэж ойлгоод байна. Нэвтрүүлэг ингээд дараа нь намдаа гарчихаа. Уг нь бол тэрнийхээ 6 сард би voice-д бүртгүүлээд орсон юмсан. Орцсон байсан юм байна тий. Дараа нь voice нэхлээд. voice-доо ихэж орсон. Тий, тэгэнгүүтээ 22 он баггүй тий. 22 гэж voice-д ороод тэгээд 9 сард нь тэр open mic-д орсон. Хонсаран усицаагор урчаргал нарнада Зэгс хомилих нори манлаа зэрвс садих тоглоо Амин гасан усэл чамда жинэн хайртайгаа Альмин саран сонстол дууж Jamdan bir hediye Her yeme ihmide tabile Asın zayak Noktan mi tabile Aldın attın davu Argılı silegu Açık hirebin zul Kusit harin dume Hurkasin gelva Tosto Hadon sidiger butsek Tohome Odam şerler Tadinde Ortindo işisata Olasıyla alsın asat Ortxalın badılhut Asın iredi Kusıl çamda Eliktunun çıkartava Almın sarın Sonstul doğuç Camdan bir hediye Haline ihminde tabile Asam zayak Noktan mi tabile Aldın vakti davul Arjulu sinegu Aşık hiret vinzuk Kusıl haridume Kurfasın gülvar Tostok Harun sidir hutseng Dohome Ya billah Social climbs to live for a few dollars more. Social lives to live. Alip